За сайн байцгаана уу? Өглөө өдөр орой мэндийг хүргэе. Тэгээд тэр хэсгийг битээ тоорой. Манай нохоо юм болгоцсон. За өнөөдөр aqua floss-ны тухай ярина. Зарим нь aqua floss гэхлээр сайн ойлгохгүй байх шиг үлээ. Юм aqua ус тэгээд floss буюу утас те. Усан утас гэж орчуулах юм уу? Тэм юмны тухай ярий. За би өмнө нь хэрэгжилжсэн агаа аваад ирсэн ажил дээр зарагдчихж байгааг бас аваад ирсэн. Тэгээд одоо миний хэрэгжилж байгаа гэд энэ 3 aqua floss-н дээрээ ярьчих. Хамгийн анх хэрэгжилжсэн болохоор ийм суурин ингээд тавьчихдаг. Ингээд залгууртай. Ийм бөөрөнхий залгууртай. Тэгээд нөгөө хилээдсэн ингээд гэр бүлийн гишүүн болгоно ингээд тусдаа өнгөөр ингээд ялгцсан ийм хошуунуудтай. Тэгээ нэг нь бол цаг хугацаа уран зайны явцад алга болсон байна. За тэгээд бичлэгээ эхлэхээс ажиллуулсан чи ажилтгүй энэ юусоо ингээд 1 нь хай 4 нь хамгийн бага нь ингээд 1-ээс 4-ийн хооронд ингээд ажиллуулдаг. Тэгвэл ингээд чарлаад байгаа мөртлөө ажиллахгүй байхгүй юу? Юус ажиллахгүй байгаа юм байна. За дараагийнх нь болохоор энэ миний нөгөө одоо бол байнга хэрэгжилж байгаа тэнгисийн эргээс хүсэн Enjoy брэндийнх тэгээд номингийн салбаруудаар зарагдчихж байгаа гэж бодож байна. Зарагдчихж байгаа ах. Үнийг сайн мэдэхгүй байна. Та хэд мэдчихвэл доор комент хэсгээр нь биччихээрэй. Тийм залгууртай. Энэ ингээ уснасаа хамгаалчихна. Зөвлөн. Энэ эрэхтэй болохоор яг энэ хошуунаас нь 2 ширхэг ирсэн. Ийм юу байна? Aqua floss байна. За одоо ажиллуулж үзүүлээ. Би дараа нь энийг арччихна. Гайгвах. За ажиллуулаад энэ болохоор одоо soft дээр нь байна. Soft нь болохоор юм байна. За одоо амар хүчтэй хаад. Пүүсэн. За энэ болохоор нормс амар хүчтэй. Хан дээрээс энэ толбыг шууд л арилгацсан. Вау. Маш их цацсан байгаа юм байна. За яг уу барьчихна. Тэгээд энэ болохоор манай ажил дээр зардаг ийм уттайгаа кейстэйгээ гэх юм уу. Тэгээд уутыг онгоолгоод эднэр нь ингээ хошуунууд нь. За тэгээд одоо яг миний хэрэгжилж байгаатай бол маш адилхан. Бас яг ийм одоо юутай залгуур ордог. Энийг хамгаалдаг ийм хар ийм юутай таглаатай. Тэгээд усныхын танк нь болохоор доод хэсэгтээ байрлалт юм байна. Нэг өөр юм нь болохоор одоо миний одоо хэрэгжилж байгаа чинь болохоор 3 төрлөөр л ажиллаж байгаа шүү дээ. Энэ болохоор хамгийн багаасаа их рүүгээ хүртэл 5 төвшөнтэй юм байна. Нэмээд нөгөө цэнгэлж байгаа хэсгүүдийг хянж болт юм байна. Энд ихтэй бас тэгж гэрэл хасдаг баха. Би юу н авснаас хойш цэнгэлэг байгаа юм байна. Энийг бол тэгэхээр цэнгээ амар сайн барьд юм уу? Вау, тийм байна. Цэнгэллүү. Цэнгэлсэн юм байна. Сарайчтай тий. Гэтэ ер нь бол амар сайн барьд юм байна. Би цэнгэлэг чинь ханаагаа санахгүй байна гэдэг чинь. Энэ тавьсан самбартаад байгаа. За тэгээд бас ижилхэн ингээд эннийхээ хошууг нь хийхдээ ингээд энэ дээр дараад авчдаг. Ингээд хийчдэг. Тэрнтэй яг адилхан дардаг юм хэсэгтэй юм байна. Бас хүчтэй ажилладаг юм байна. За тэгээд 165 мянгаар зарагддаг юм байна. За одоо энэний хамгийн гоё нь болохоор амар олон шуутай.
Бүр ийм олон гашуутай. За энд одоо ингээ 2 сойз байна. Одоо яг минийх шиг ийм 2 хушуу байна. Нэг бүр нарийнхан нэг хушуу байна. Бараг чигчлүү шиг. Гэтэ энэ нь нахилцдаг юм байна. Тэгээ хил угаагчтай. Тэгснээ дээрээ ийм үстэй, ийм жижигхэн ийм типтэй. Энэ нь болохоор аппараттай хүмүүст зориулсан нэмээд хамар угаагчтай. Гоёаз. Энэ хамар угаагч нь гэхдээ саяных шиг юм хүчтэй цацарчвал бас хамрын салтыг гэмтэх бах. Тэгэхээр хамгийн баг дээр нь тавьж байгаа угаадаг байх. Тэгвэл задлаа таньд үзүүлмээр танд 165 мянга шал дэмий хээр ингээс тий. Та хэрэглээд үзэхгүй аваад байхгүй. За тэгээ ийм хөөрхөн кейстэй манай ажил дээр зарагдчихж байгаа. Манай ажил Батент гээд Олимп Плаза дотор байрладаг гэмлэг байгаа. Өглөө бас ингэж шүдээ угаадаг уу гэд өмнөх бичлэгний доор асуусан байсан. Өглөө болохоор өглөөний цайныхаа дараа шүдээ зүгээр оогоод түрхэл угаагаа гарчдаг. Хэрвээ өглөө босоо шүдээ угаагаад өглөөний цайгаа уусан бол дахиад цайныхаа араас заавал угаах хэрэгтэй. Ер нь бол хоолны ардаас заавал угаах хэрэгтэй гэсэн үг. Өглөөний цайны араас уулаа, өдрийн хоолны араас угаалаа, оройны хоол унтахаас өмнө угаачлаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд 24 цагт 3 удаа 3 минутаар шүдээ угаая гэсэн юм аян явж байгаа байхгүй юу? Аппараттай хүмүүсийн амны үндийн арчилгааг яриад өгөөч гэсэн. За, техник бол адилхан байна. Нэмж хэлэх юм болохоор одоо аппараттай хүмүүст 3 удаа угаах бол бүр хангалтгүй. 4 5 6 чадвал бүр юм эзэн болгоныхаа ардаас угаавал зүгээр. Яагаад гэвэл аман дотор ч нөгөө хоолны үлдэгдэл тохогдоод үлдэх одоо бүр ингээ авахдахгүй ингээ тий аппарат нь дундж ороод гатчих энэ төр боломжтой учраас одоо юм эзэн даруйдаа л угааж авахгүй бол нөгөө хоолны үлдэгдэл чинь нөгөө тоорл үсгдэг бактеритай нийлээд үүдэн хэсгээс буюу одоо энэ хүний одоо яг энэ харагддаг нүүрэн талаасаа цоорл үүсчихдэг байхгүй юу? Яг юм аппаратаа тойроо цоорчдаг гэсэн. Тэгэхээр хідүүлээ уул нь гой сайхан болохгүй, шүдээ гой сайхан болохгүй аппарат хийгээд идэг. Шүдээ угааж чадахгүй цоолоод байх юм бол хажигдсан имчилгээ бол дуустдаг. Тийм учраас аль болох юм эзэн болгоныхаа ардаас угаагаарай. Би бас аппараттай байсан болохоор миний бүр ингээд бүх керма болгонд бараг сойз явдаг байсан. Тэгээд ядаж тэгж чадахгүй бол амаа зайлаад ч юм уу. Аль болох уул нь угаачвал зүгээр шүү гэж би хувьяасаа зөвлөе. За нэмээд хэлэхэд аппараттай хүмүүст бол угаасаа гажигдслынхаа нэм чинь шүд угаалтайг нь хангалттай заачж байгаа. Миний одоо нэмж хэлмээр байгаа нэмж одоо энийг та нар хэрэглээсэй гэж хүсдэг юм болохоор одоо энэ floss reader гэдэг юм байдаг. Утас өвлөгч гэх юм уу? Энэ утас өвлөгчийг зөвхөн аппараттай хүмүүст биш бас бэхжүүлэгчтэй тий арталтаа одоо би яг арталтаа юм нөгөө байнгын бэхжүүлэгч нь алгацсан байгаа байхгүй юу? Тим хүмүүст нэмээд юу яадаг? Гүүрлсэн шүтлбэр хийлгэсэн хүмүүст ингээд хоёр шүднийх нь бариад голынхаа шүдэнд байхгүй шүдийг хийлгэцдэг. Тийм гүүрлсэн шүтлбэр гэдэг байхгүй. Тийм шүтлбэр хийлгэсэн хүмүүст бол бас заавал зөвлөнө. За энэ утас өвлөгч рүүгээ шүднийхээ утсыг хийгээд нөгөө шүдний утасны хувьд нэрээ хэлэхэд шүдний утаснууд ч бас амар олон төрөл байгаа. Тэгээд хэрвээ ингээд шүдэнд зай гарчна гэж айдаг хүмүүс байх юм бол юм wax гүү төрлийг нь аваад хэрэглээрэй. Waxгүй төрөл нь бол шүдэнд зай үүсэхгүй. Яагаад waxтай гэдэг вэ гэхэл нөгөө амттай, гааны амттай байдаг болохоор waxтчдаг байхгүй юу. Тэгээд тийм амтгүй буюу юм waxтагууг авах юм бол шүдэнд зай гарчихгүй гэж айхгүйгээр хэрэглэх боломжтой гэсэн. За тэгээд энийгээ аппараттай хүмүүс бол ингээ сайхан оруулчихна. Би арталтаа нөө бэхжүүлэгчтэй болохоор танаас үзүүлж. Одоо ингээд орохгүй штэ. Нэг дэфи явахгүй нөгөө хилээдэс нөгөө хамгийн дээдл рүүгээ явахгүй. За тэгэхээр энийгээ хийлээ. Голоор нэгээ зариг оруулчихна өвдөхгүй. Тэгээд
Дэсэгээ цэвэрлээд өөр одоо эндээшээ орж байгаад ингэж цэвэрлээд дахиад ингэж цэвэрлээд тэгээд энэ хэсгээ цэвэрлээд татаа гаргачихна. Тэгээд дараагийн хэсэг рүүгээ бас адилхан явуулнаа. Гүрэлсэн шүттэй байх юм бол нөгөө байхгүй байгаа шүтнийхээ голоор хийгээл нааш нь цааш нь болгоод цэвэрлэлтэн гэсэн үг. За тэгээ өнөөдрийн бичлэг ингээд дуусж гин. Хамт дуустал үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэг удахгүй бас гоё бичлэг оруулна гэж бодож байгаа. Тэг хүлээж аваарай баяртай.